Энэхүү Баянгар аймгийн Хүрээмар сумнаас гомбогдсон Баянгар аймгийн 2015 оны хаврын хангай мөсийн хурдан мордын уралдааны хурдан соёл насны мөрдөд гарааны 6 дээрээс нэгэн зэрэг эргэж байгаа түүхэн хормыг эрхэм үзэгч таахан харж байна. За ингээд манай зурлаач бүтэн сэдвээ сайхан харуулад урагшлах нэ хамгийн наагур нэг задгаа дэлтэй халиу өрөө одоо бас нэг 40-50 буурин дээрээс урагшилж байгаа хардж байна. За ар дээр нэг сайхан хонгороор урагшилж байна. За ингээд одоо тун удахгүй одоо өнгөн дээр нөчгөр хэний ямар уяач хурдан хүлэг энэ сайхан бай наадмын хурдан соёл насны мөрдөө уралдааныг өнгөлж байгааг одоо эрхэм үзэгч та бүхэндээ хэлэх болно. За нэг шар цээж үштэй сайхан хөрөн үрээ наг урагшилж байна. За нэг сайхан хар ураа одоо урагшилж байгаа харагдаж байна. За ингээд эдгээр өрөөд хөл үнэндээ ширүүн байна. Үнэндээ одоо бас нэлээд одоо хурцтуухан гараатаа одоо харагдаж байна. За манай зурлаач арай л одоо холгоноос байна. Өнгөний өрөөнүүд Баянгар аймгийн Баян болон сүмийн тэргүүн одоо хөрөл баатрын бороо өнгөн дээр гараад ирсэн юм шиг харагдаж байна. За ингээд одоо бас хурдан соёл насны мөрдөө юм одоо зуул одоо хараахан задраагүй. Удахгүй одоо яг өнгөн дээр нь очиод одоо зэрэгцээд ирэхээр нь хэний ямар яаж хурдан үлэг одоо яг өнгөн дээр гараад ирснийг одоо хөдөлж байгааг одоо эрхэм үзэгчтэй дуулуулна. За бас одоо өнгөний нэг 50 20 30 дүрээ одоо ер нь арай л одоо зайлж байгаа юм болов. За гэхдээ болоогүй. Газар бол яагач байгаа. Дөнгөж өргөд нэг километр стайл газар одоо сайхан урагшилж байна. За хүүхдүүд одоо сайхан гаргаж ирээд одоо ингээд сайхан зуулгаад татчих юм байгаа зүтэй. За одоо ингээ нэг 20-30 байран дээр явж байгаа юм наа нэг цэнгэр комбинзон төгтөнц бороо гараад ирсэн байна. Баянгар аймгийн Бүрээмар сумын соёлын дөрвөн чинь Бүрөвдөржийн бороо гараад ирсэн байна. Энэ цэнгэр комбинзон төгтөнц цэнгэр комбинзон төгтөнц бороо одоо сайхан урагшуул цаана нэг сайхан нэг задгаа дэлтэй халиу өрөө одоо сайхан урагшилж байна. За Бүрөвдөржийн бороо одоо сум орон нутагтаа зохиомлог олон уралдаанууд одоо сайн уралддаг. За соёлын төвийн ажилтан ингээд Бүрөвдөржийн бороо одоо бас нэг 20-30 байран дээр хөдөлж байгаа бол за өмнөх хүрээний өнгөн дээр улаан өмдтэй өгд онцог хөрөөрөө оршиллаа. Баянгар аймгийн Жарлан цум байж Бацүхийн хөрөн өрөө байна. За цаана нэг сайхан нэг бас хар хөрөө одоо сайхан урагшилж байна. Ногоон дэйлтэй өгд онцсон. За ингээд өнгөний нэг 15-6-аар салчижээ. 15-6 өрөө салцсан байна. За ингээд одоо өнгөний өрөөнд одоо манай зурлаач одоо холбох нэ. За хамгийн нагуур нэг ногоон нэмнэтэй сайхан нэг зээдүрээ урагшилж байна. За Баянгар аймгийн Загсумын сумын алдарт байж Бат Эрдэнэ зээр дөрөө урагшилж байна. За цаа нэг сайхан алтар өрөө урагшилж байна. За ингээд заад өрөөнүүдийн бас төс нь одоо давхцаад байна. За хамгийн цаагуур нэг сайхан галтар өрөө гараад ирсэн жижигхэн галтар өрөө. За тэр өрөө бол Баян Говьалтай аймгийн дэлгэрсэн байж Эрдэнэ хатрын галтар өрөө гараад ирсэн байна. За одоо ингээд хурдан соёл насны мөрд дурлаа нэг сайхан улаан малгайтай цэнхэр дээлтэй өгд үнцэн зээр дөр өнгөлө гараа явчих шиг болох юм. За ингээ манай зур тун удахгүй өнгөн дээр очих нь одоо эрхэм үзэгч таагүй харуулах болно. За ингээ эдгээр өрөөний хамгийн цаагуур дээр хараа нэг 17 10 махцыг авцгаар Баянгар аймгийн цэг дарга орлогч Гамбаярын зээр хөрөөрөө сартаа хондоо өрөө бас нэг 7-8 буурин дээр явж байна да үзэгчтэй. За ингээд өнгөний өрөөнүүдийг харуулж эхэллээ үзэгчтэй. Баян нөгөө нэмнэтэй өрөө одоо сайхан урагшилж байна. Баянгар аймгийн Загин Бат Эрдэнэ одоо зээр дөр урагшаагаа явчлаа. За энэ нэг арын өрөөнүүдийн өнгөн дээр жижигхэн галтар байна. Нэг жижигхэн нэг цэнхэр комбинзод өгтөнц галтар урагшил. Говьалтай аймгийн дэлгэр сумын уяаж Эрдэнэ хатрын галтар хөрөө өрөө байна. За өнгөний 3 өрөө 3 дээр Баянгар аймгийн Хүрээмар сумын аймаг алдарт байж Гамбалтын зээр дөрөл байна да. За одоо хөтөлчихөө үзэгчтэй. Манай зурлаач одоо яг зэрэгцээд ирлээ. Улаан цамц улаан малгайтай цэнгэр дээлтэй өгд унтсан энэ хөрөө өрөө бол Баянгар аймгийн Хүрээмар сумын аймгийн алдарт байж Гамбалтын одоо хөрөн өрөө. За ар дээр нэг цагаан цээж нэмнэтэй сайхан хөрөн өрөө гараад ирсэн байна. За энэ хөрөн өрөө чинь Баянгар аймгийн Жарлан цум аймаг алдарт байж Инквери хөрөн өрөө мөн байна да үзэгчтэй. Энэ аргагүй за гарцаагүй мөн байна. За цаана нөгөө ногоон нэмнэтэй сайхан зээр дүрээ одоо Баянгар аймгийн Загсумын уяаж Бат Эрдэнэ одоо сумын Бат Эрдэнэ зээр дүрээний одоо хөлн жоохон тартарсан өнгөний 6 өрөөний ар дээр нь одоо сайхан урагшиллаа. За хамгийн цаагуур нэг хар күртэгтэй өгд унтсан нэг хондон зээр дүрээ урагшиллаа да үзэгчтэй. Тэр аймаг алдарт байж Гамбалтын зээр дүрээний буруу тал дээр нь дашаагийн дэрлээд гараад ирж байна. За тэр одоо хондон зээр дүрээ бол Баянгар аймгийн засаг даргын орлогч Баянгар аймгийн Бууцагаан сумын ариат Бууцагаан сумын уяаж Даансрангийн Гамбаярын хондон зээр дүрээ байна үзэгчтэй. За өнгөний нэг 6 өрөө 5 дээр Баянгар Говьалтай аймгийн дэлгэр сумын уяаж Эрдэнэ хоёрын одоо Эрдэнэ хатрын галтар өрөө одоо сайхан урагшилж байна. За наан одоо бас Инквери аймаг алдарт Инкверийн одоо хөрөө өрөө 4 дээр яваад байгаа. За хурдан одоо соёл насны мөрд дурлааныг Баянгар аймгийн Хүрээмар сумын аймаг алдарт байж Гамбалтын зээр дөр өгдөлсөн байгаа. За 6-ны өрөөний ард нөгөө ногоон нэмнэтэй Загин Батэр зээр дүрээ. За арын өрөөнүүд орж ирлээ. За арын өрөөнд 8 өрөө одоо нэг игэн чичтэй үзэгчтэй 8 өрөө одоо яг дашаагаад ирлээд одоо игнээд ороод ирлээ.
За ингээд одоо өнөөдрийн соёл насны морьд уралдаан бас одоо сайхан шимтэй болох юм. Арын хүрээнүүдийн хөл одоо бас нэлээд одоо ширүүн байна. За тэрийг ногоон дээлтэй өгд унцсан хар бүр ороод ирлээ. За тэр одоо ногоон дээлтэй өгд унцсан хар урагшлагаар авчлаа. Баянгор аймгийн Хүрээмар сумын үеж төвдөн дөрчин бүрв дөрчин хар одоо сайхан урагшлагаар авчсан бол Баянгор аймгийн Хүрээмар сумын үеж Батбаян хонгор одоо сайхан урагшлагаар авчлаа. Сая тэр одоо гараа авчиж харагдаж байна. За нэг энэ задгаа дэлтэй халиун өрөө одоо сайхан урагшилж байна. За энэ өрөөнүүдийг харъя. Энэ засмал дэлтэй халиун өрөө Баянгор аймгийн Хүрээмар сумын жинкэгийн одоо халиун өрөө урагшилж байгаа. Цааган Баянгор аймгийн Хүрээмар сумын Батбаян одоо хонгор ураа. Ардын тэр ногоон дэлтэй өгд унцсан засмал дэлтэй хар ураа. Баянгор аймгийн Хүрээмар сумын үеж төдөв дөрчин бүрв дөрчин одоо хар ураа одоо урагшилж байна. За Баянболог сумын Жамин сүрэнгийн одоо галтар байна. Энэ зогсоог нь буцсан. За өнгөн дээр энэ хар урын өнгөн дээр Баянгор аймгийн Жарлан сумын сумын галдарт уяж сайн бэлгийн Ямбү өрөн гэдэг өрөө орж ирж байна. Хязаалын үрээдээ үзэгчтэй өнгөрсөн жил шүтлэндээ тун урдан байсан. За өнгөн дээр ороод ирэх юм бол та бүхэндээ бас гойшингуудын сайхан хилээд өгнө. За энэ хийн дээр энэ бөөрөний ард дээр явж байгаа өндөр одоо хөрөөр Ямбү өрөө гэдэг дээ. За ингээд хурдан соёл насны морьд уралдааныг үүд өврийн зайтай Баянгор аймгийн Хүрээмар сумын аймгийн алдарт байж Гамбалтын зээр дээр хөдөлсөн байгаа бол арын дөрвөн үрээгийн жижиг үзэгчтэй Баянгор аймгийн Жаргалан сумын аймгийн алдар инквери хөр үрээ одоо сайхан урагшилж байгаа. Говьалтай аймгийн Дэлгэр сумын байж Эрдэнэ хатрын одоо галдар үрээ авшилж байна. За Баянгор аймгийн Бууцхан сумын гол Баянгор аймгийн цэг даргын орлогч Давгийн Даансрынгийн Гамбаярын одоо ондоо үрээ адар бас одоо сайхан урагшилж байна. Энэ дөрвөн үрээ одоо сайхан урагшилж байгаа бол наагуурын цэнгэр комбинзотой хөгтөнцөн жижиг хөрөн үрээ одоо сайхан урагшиллаа. За энэ хөрөн үрээ бол Баянгор аймгийн Бууцхан сумын ядамж хөрөн үрээ 77 дугаартай уралдааны замд гарсан юм байна да. Энэ цэнхэр комбинзотой өгдөөс наагур одоо оршилж байгаа хөрөн үрээ. Бууцааны ядамж хөрөн үрээ. За энэ дөрвөн үрээний ард дээр Ямбү өрөө орж сайн бэлэг үе чи Ямбү хөрөн үрээ орж иж байгаа бол цаагур нэг сайхан хонгор үрээ орж ирж байна. За араас одоо нөгөө задгаа дэлтэй ягаан 30-тай өгд унцсан 10 багцаан дээр хонгор алзан үрээ ороод ирлээ да. За энэ хонгор алзан үрээ чинь үзэгчтэй Баянгор аймгийн Хүрээмар сумын сумын алдартай Сэмжид дөржи одоо хөрөөрэ хонгор орж иж байна. За ингээд өнгөний өрөө хоёр үрийг харуулж байна. Баянгор аймгийн Хүрээмар сумын аймгийн алдарт байж Гамбалтын зээр дээр хөтөлсөн. Ард дээр нь Баянгор аймгийн цэг даргын орлогч Баянгор аймгийн Бууцхан сумын үеж Даансрынгийн Гамбаярын хөрөн үрээ. За 040 дугаард хонгор ороод Баянгор аймгийн Хүрээмарт Батбаян хонгор ороод ирсэн бол за наагур жижигхэн цэнгэр комбинзотой хөгтөнцөн хөрөн үрээ ороод ирсэн. За энэ хөрөн үрээ бол Баянгор аймгийн Бууцхан сумын ядамж хөрөн үрээ 3 дээр 4 дээр Говьалтай Дэлгэр сум байж Эрдэнэ хатрын галтар үрээ. За 5 6 дээр одоо Батбаян хонгор явж бол 7 дээр Ямбү өрөө. За Ямбү өрөө өнөөдөр хязаалан үрээ штэ үзэгчтэй. Өнгөрсөн жил одоо ламын гэгэний дан шиг наадамд одоо эрлиз бага наснд одоо айргийн 5 турдсан адуудаа. За ингээд 6 ороо одоо оршилж байна. За ингээд одоо зээр дээр хөтөлсөн Баянгор аймгийн Хүрээмар сумын аймгийн алдарт байж Гамбалтын зээр дээр хөтөлсөн ард нь Баянгор аймгийн цэг даргын орлогч Баянгор аймгийн Галууц сумын уугуул Даансрынгийн Гамбаярын хондоо өрөө 2 дээр одоога. За Батбаян хонгороо 3 дээр. За Ямбү өрөө 3 дөрвөлөөр ороод иржээ. Баянгор аймгийн Жарлан сумын цэг дарга Жарлан сумын молор хөдөлмөрийн спорт хоосон тэргүүн одоо сайн бэлгийн өрөө 4 дээр. За нөгөө хөрөн үрээ ороод ирлээ. Ядамж хөрөн үрээ Бууцхан ядамж хөрөн үрээ 5 дээр. За ингээ арын өрөөнүүд одоо ингээ сайхан нөмрөөд ороод ирж байгаа юм байна. Зөвштэй. За одоо ингээ дахиад манай зурлаач өнгөний өрөөнүүдийг харуулж эхэллээ. За одоо Ямбү хөрөн үрээ хүүхдийн дөрөгөөр хурдан соёл насны морьд уралдааныг хөтөлсөн байгаа бол цаана одоо Гамбалт аймгийн алдартын зээр дүрээ удаа 3 дээр нэг сайхан хонгор алзан үрээ ороод ирсэн байна. За энэ хонгор алзан үрээ чинь Баянгор аймгийн Хүрээмар сумын алдарт бай Сэмжид дөржи хонгор алзан үрээ наагур орсон байна. Ягаан комбинзод доктор номер дөрвөл одоо уршилж байгаа бол дөрвөлний ногоон дэлтэй хөгтөн 10 ороод ирсэн байна. За энэ харуу бол Баянгор аймгийн Хүрээмар сумын үеж түндөв дөржин бүрв дөржин одоо харуу ороод ирсэн байна. Харуурны буруутал дээр нь холбоотой Баянгор аймгийн цэг даргын орлогч Гамбаярын өрөөрэ 5 6 багцаан дээр. За цаатны хонгор Батбаян хонгороо дамт урагшлаад байгаа юм байна. За ингээ нэг 7 үрээ одоо ингээд арын өрөөнүүдээс нэлээд зайлчлаа да үзэгчтэй. Баянгор аймгийн Хүрээмар сумын аймгийн алдарт Гамбалтын зээр дээр гарсан цагаас ордон соёл насны морьд уралдаанд хөтөлж байгаа. Наан буруу тал дээр нь одоо урагшлаад байгаа жоохон эрлиз дүү хийдтэй энэ эрлиз үрээ бол Баянгор аймгийн Жарлан сумын алдарт байж Баянгор аймгийн Жарлан сумын морин спорт баяртай холбооны тэргүүн засаг дарга сайн бэлгийн одоо хүрээ алзан үрээ, Ямбү хөрөн үрээ. За наагуурын Сэмжид дөрж байгаа нь одоо бас хүрээ алзан үрээ урагшлаа. За өнгөний 3 үрээ холбоотой дундаа нь одоо Говьалтай аймгийн Дэлгэр сумын Эрдэнэ хатрын галтар үрээ. За ард дээр нь одоо цэг дарга орлогч Гамбаярын хөрөн үрээ. Төндөв дөржин бүрв дөржин хар үрээ. За цаагуур одоо Батбаян хонгор үрээ явуулчлаа. За ингээд өнгөний нэг 7 8 үрээ ч одоо ингээд салаад одоо сурагшчлаа да үзэгчтэй.
За одоо эдгээр өрөөний дундаас одоо энэ сайхан баяр наадмын хурдан соёл насны морины одоо төрөв тодорхойг одоо байх газаргүй одоо сайхан урагшилж байна. Үнэхээр энэ одоо шимтэйгэн сайхан уралдаан болж байна. Ингээд манай телевизэн уран бүтээлчид бид бүхэн тав хүндээ Баянгар аймгийн Хүрээмраа сумнаа зохион байгуулагдсан Баянгар аймгийн хаврын хангай мөсөн хурдан мордын уралдааныг бүрэн эрхээр хүргэж байгаа. За хурдан соёл насны мордын уралдаан эд дундаа сайхан үргэлжилж байна үзэгчтэй. За ингээд Гамболд уяачийн зээр дөрөө хөдөлсөн, 2 дээр одоо Жаргалантын сайн байлгийн Эмбүү өрөн үрээ, 3 дээр Сэмжид дөржин хонгор галзуу үрээ. За цаана одоо ямар үрээ ороод байгаа. Говьалтай дэлгэрсэн уяач Эрдэнэбаатар галт үрээ 3 л ороод ирж байгаа юм байна. За 5 дээр аймгийн засаг даргын орлогч Даамсрангийн Гамбаярын одоо хөрөн үрээ явж байгаа бол Баянгар аймгийн Хүрээмраа сумын алдар дээр Түндөв дөржин Мөрөв дөржин хараа 5-6-гийн бөөрөн дээр одоо сайхан урагшилж байна. За ингээд эдгээр үрээний дундаас нэг айргийн үрээнүүд нэг тодорхой байх газар нь. За гэхдээ бол ардаар бол ард нь одоо хөл ширөө ер нь одоо үзүүрийн одоо дуцаа авахта одоо уралдааны үзүүр сайтай үрээнүүд одоо урагшилж байгааг одоо байх газаргүй. За ингээд одоо зээр дөрөв одоо хөтөлсөн цаг урагшлаад байгаа Баянгар аймгийн Гамболдын одоо зээр дөрөв бол одоо гарсан цагаас одоо хурдан соёл насны мордын уралдааны хөтөлсөн одоо сайхан урагшлаад байгаа. За Эмбүү өрөн үрээ араас одоо 20 бөөрөн дээрс гараад нэвтгэн дуулаад ороод ирсэн. За энэ одоо бас Баянгар аймгийн Жаргалан сумын алдарт уяаж Баянгар аймгийн Жаргалан сумын засаг дарга Молордмор спорт хойш толгойн тэргүүн сайн бэлгийн одоо Эмбүү өрөөрөө одоо хөтөлж эхэллээ. За энэ одоо хөрөн үрээ бол өнгөрсөн жил одоо Галууц сумын 90 жилийн баяр наадам төрүүлсэн, Жаргалан сумынхаа баяр наадам төрүүлсэн. За тэгээд Ламын гэгэний Даншиг баяр наадмын багт эрлийс одоо бага наснд одоо бас айргийн 5 турдуулсан гэж ярих юм бол одоо энэ Жаргалантын сайн бэлгийн одоо Эмбүү хөрөн үрээ хурдан үрээ үзэгчтэй. За нөгөө нэг Батбаярын хонгор өрөө одоо лар дээр нь одоо дараатай сайхан урагшлаад байгаа юм байна. За өнгөний 6 өрөө одоо сайхан урагшуулсан байгаа. Одоо нэг цовхыг одоо байх газаргүй дээ. Түндөв дөржин одоо Пөрөв дөржин хар өрөөний хөл нь одоо жоохон татарсан байна. За одоо үнэхээр энэ одоо шимтэйхэн сайхан одоо уралдаан болж байна да үзэгчтэй. За одоо наагур одоо бас Баянгар аймгийн засаг даргын орлогч Даамсрангийн Гамбаярын одоо хондон зээр дөрөв одоо гараад ирэх шиг бол да. За өнгөний 3 үрээ 4 үрээ одоо хүүхдүүд бол одоо ямар нэгэн ташуур хөдлөхгүй ингээд одоо сайхан урагшлуулж байна. Одоо үнэхээр энэ одоо шимтэйхэн сайхан уралдаан болж байна үзэгчтэй. За Сэмжид дөржин хонгор галзуу өрөө бол араас бол нэвтгэн туудаа 4 лөө ороод ирсэн байна. Тэр одоо бас 3 доор ороод ирсэн. Энэ хонгор галзуу өрөө одоо сайн урвэ одоо бас Баянгар аймгийн Хүрээмраа сумын алдарт бай Сэмжид дөржин одоо хонгор галзуу өрөө 4 дээр одоо ороод байна. Сэмжид дөрж дарга бол одоо олон жил одоо хурц хурдан гүлгүүдийг сайн үеч хурлуулж байгаа ийм одоо эрхэм одоо яаж та Хүрээмраа сумандаа бас морин спортыг хөгжүүлэх чиглэлээр одоо олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа ийм одоо яаж. За ингээд одоо Сэмжид даргын одоо сонгор галзуу үрээ яалтчгүй одоо хурдан үрээ гэдэг нь нотолж одоо арганаас нэвтгэн дуулаад өнгөний үрээнүүдээр ороод ирсэ. За энэ нэг одоо бор хүрдэгтэй хөгд унтсан бор оролттой улаан өмдтэй хөгд унтсан жижиг хондон зэр дөрөө яваад байгаа даа зүгтэй. Баянгар аймгийн засаг даргын оруулагч Даамсрангийн Гамбаярын одоо сартаа хонгор үрээ хондон үрээ зүгтэй. За Гамболдын уяа Хүрээмраа сумын аймгийн алдарт байж Гамболдын зээр дээр одоо цаавар яваад байгаа. За Сэмжид дөржин одоо хонгор галзуу үрээ чинь одоо хөтлөөд эхэллээ дээ. За тэгтээ бол болоог юм байна. Хүүхдийн дөрвөр. За энэ дөрвөр үрээ чи яг эгэлцээ одоо урагшлаад байна. За ингээд нэгнийхэн одоо халуухан төвөнд одоо урагшлаад барьяа руу одоо ороод одоо барьяаныхаа үзүүр дээр одоо төрөв айргаан одоо шийдэхийг байх газаргүй. За хонгор галзуу өрөөний хөл нь одоо жоохон татраад байна. За гэхдээ гааг байгаа. Хүүхдүүд одоо гашир туршлагатай хүүхдүүд одоо амрааж урагшлуулж байгааг одоо өгөөсөх одоо аргагүй. За ингээд энэ дөрвөн өрөө одоо сайхан урагшилж байгаа. Баянгар аймгийн засаг даргын орлогч Гамбаярын одоо хондон өрөө одоо ингээд одоо бүтэн баяр өнгөлөд эхлэе одоо нэг нэгээр ээлжиж одоо бас өнгөлж эхлээд байна. Аргагүй л одоо хурдан байгаа юм байна да үзэгчтэй. Эхлээд одоо бас Хүрээмраа аймгийн алдарт байж Гамболдын зээр дээр одоо хөтөлөөдсөн бол дараа нь одоо бас Жаргалантын сайн бэлгийн одоо Эмбүү хөрөн үрээ хөтөлсөн. Дараа нь Сэмжид даргын одоо хонгор галзуу өрөө хөтөлсөн. Одоо бол Баянгар аймгийн засаг даргын орлогч Гамбаярын одоо хонгор үрээ хондон үрээ одоо хөрөв зээр хондон үрээ одоо ингээд хүүхдийн дөрвөөр одоо хөтөлсөн ингээд одоо сайхан урагшилж байна. За ингээд энэ дөрвөн үрээ өнгөний дөрвөн үрээ үзэгчтэй. За гэхдээ араас одоо бас нэлээд хөл шир өрөөнд одоо ороод ирэх байх гэзэргүй. Одоо нэг хөлс нь гараад ч юм одоо нэг хонгоогоод нэг ороод ирвэл одоо бас нэг салхи нэвтэж мэдэндээ үзэгчтэй. За ингээд нэг цаг хүндлэн зам ороод гараад урагшилж байна. За ингээд манай Хүрээмраа сумын морин спорт байштай холбоолох Марлын хурд морин спорт байшны холбооноос хаврын одоо бүсийнхаа уралдааныг үнэхээр одоо зохион байгуулалттай ийм одоо сайхан зохион байгуулсан байгаа. Хурдан азраг их насны мордын уралдаан ямар нэгэн бодлоо байсангүй. Хурдан соёл насны мордын уралдаан ямар ч бодлонгүйгээр гарааны 6 дээрээс эргээд одоо бас газрын жээжиндээ одоо гараад ирсэн урагшилж байна.
За тэгээд одоо бас манай Хүрээмар сумын Морин спорт байштай холбооны залуучууд уяачид маань үнэхэрийн одоо бас ажлыг хийдэг хурдан морд хурдан хөлгүүд уяачдынхаа төлөө одоо бас олон зүйлүүдийг хийж хэрэгжүүлж байгаа ийм сайхан одоо бас уяачдын холбоо гэдэг хэлгээд одоо таатай байна. За мөн одоо бас энэхүү сайхан уралдаанаа бид хүнтэй одоо хамтарч Монгол орны эх орны өнцөг болонд бүрч байгаа уяачдын хүртэл болгосон одоо Марлын хурд Морин спорт байштай холбоо хамт олондоо баяр хүргье. За араас нэг сайхан хонгор руу ороод ирлээ дээ үзэгчдээ. За энэ одоо нөгөө бууцагааны мөнгө тулгын хонгор руу ороод ирлээ. Энэ хурдан үрээ шүү үзэгчдээ. За араас нөгөө бас нэг задгаа дэлтэй хонгор руу ороод ирсэн. За нөгөө хиний Батөрийн хонгор руу суудсан байна. За цаагур нэг хээр рүү одоо орж иж харагдаж байна. Баянгор аймгийн Хүрээмар сумын яаж аймгийн алдарт байж Баттамрын хээр рүү ороод ирлээ. За бас нэг алаг руу ороод ирлээ. Баянгор аймгийн Бөмбөр сум байж Амар хоёрын одоо алаг руу тэр цагаан цээж нэмнэтэй алаг руу ороод ирлээ. За дарын өрөөнүүдийн 1 7 8 9-оор явж байгаа өрөөнүүд манай зураглаач харуулж байна. За энэ өрөөнүүд зурагчлаа дөнгөний өрөөнүүдээр очих байх газаргаа азагштай. За нөгөө аймгийн алдарт байж Гамболтын зэр дүрээний хөлн татарсан байна. За Сэмжид дээр хонгор халз өрөөний хөлнүүд татарсан байна. За одоо ингээд хурдан соёл насны морь уралдааны Баянгор аймгийн цаг даргын урлагч Дансрангийн одоо Гамбаярын хурдан хонгор хондон үрээ хөтөлсөн бол 2 дээр Юмб үрээ. За 3 дээр одоо араас нэвтгэн тулгын хонгор үрээ ороод ирсэн. Мөнх тулгын хонгор үрээ ороод ирсэн шүү үзэгчтэй. Баянгор аймгийн Бууцаан сумын алдарт байж мөнх тулгын хонгор үрээ ороод ирсэн. 3 руу ороод ирлээ. Нилээл одоо арханаас хөдөлж юмсан ингээд нэвтгэн туулаад аргагүй хурдан үрээ гэдгээ бас нотлоод одоо бас ороод ирж харагдаж байна үзэгчтэй. За энэ одоо бас хурдан үрээ байх ёстой. Мөнх тулгын одоо хонгор үрээ давг газрын хонгор үрээ юм биш үзэгчтэй. Давг газрын хонгор үрээ Баянгор аймгийн Баян булаг сумын үеэс давг газрын хонгор руу ороод ирсэн байна үзэгчтэй. За энэ одоо засмал дэлтэй морин одоо хонгор бол Баянгор аймгийн Баян булаг сумын үеэс давг газрын хонгор рээ үзэгчтэй. Сүхбаатар аймгийн Төвшин ширээ угшилтай үрээ та. За ингээд давг газар гэдэг уяач чинь одоо их насны морин одоо бас айр ихтсэн. За соёл насны морин одоо бас ингээд нэвтуулаад өнгөний өрөөнд ороод ирсэн. За энэ хонгор руу энэ задгаа дэлтэй хонгор руу чинь одоо бууцааны мөнх тулгын хонгор руу энэ задгаа дэлтэй хонгор руу 4 рүү ороод ирсэн хонгор руу бол давг газрын мөнх тулгын хонгор руу Баянгор аймгийн бууцгаас 3 дугаар үеийн уяач сумын алдарт байж мөнх тулгын одоо хонгор руу 4 рүү ороод ирсэн задгаа дэлтэй хонгор руу. За ингээд одоо мөнх тулгын хонгор бол 3 4 дээр явж байгаа өнгөний 3 рүү одоо холбоотой саагаар урсуулж байгаа. За мөнх тулг гэдэг уяачин одоо бас алаг морин одоо бас нэлээд дэвс 10-ын багцаагаар тавьчихсан байгаа. За ингээд хурдан соёл насны морь уралдааны хөтөлж оруулж байгаа 3 үрээч яг ингэжээ. Хамгийн наан явж байгаа хонгор бол Баянгор аймгийн Баян булаг сумын уяач давг газрын хонгороо дунд нь явж байгаа нь Жарлан сумын алдарт уяач сайн бэлгийн Имбүү хөрөн үрээ. За аймгийн цаг даргын урлагч Гамбаярын одоо хондон одоо үрээ гэсэн 3 үрээ хөтөлсөн. За 4 дээр бол мөнх тулгын хонгор үрээ. За одоо энэ хонгор үрээ урагшлаад одоо бас өнгөний 3 үрээн дээр одоо холбохын шивдээ үзэгчтэй холбохон дээ. Баянгор аймгийн Бууцаан сумын 3 дугаар үеийн уяач мөнх тулгын одоо хонгор руу урагшлаад өнгөний 4 үрээн дээр залгалаа. За ингээд давг газрын хонгор өрөөний зөв тал дээр нь дашаагийн дэрлээ давлаа да. За бариа бол одоо төгсөн хүүхдүүд одоо явуулж хэлсэн. Бариа бол одоо төгсөнтэй үзэгчтэй. Бариа бол тун төгсөн байгаа. Одоо эндээс 20 30 50 метрийн зайл байна уу. За ингээд одоо хурдан соёл насны барианд орж ирж байна үзэгчтэй. За зурхаа дээр яж харъя бүгдээр за тэр мөнх тулгын одоо хонгор өрөөний жаахан зайлж явах заагаагүй нааш оруулаад ирсэн. За ингээд соёл насруу Гамбаярын дээр төрүүлээ. Сайн бэлгийн Юмбүү өрөө амуу үзүү давг газрын хонгор өрөө 3. За мөнх тулгын хонгор өрөө 4. За ингээд арын 5 дээр за Амар хоёрын Бөмбөрийн Амар хоёрын алаг өрөө 5. За ардын 060 тай хээр рүү орчлоо. За энэ хээр рүү бол одоо Хүрээмар сумын Баттамрын хээр рүү 6-аар орчлоо. За нөгөө араас 7 дээр хонгор руу орж байна. Баттамрын хонгор руу 7 дээр орж ирж байгаа маань. За ард дээр нь 3 өрөө одоо эндээс орж ирж байна. За арын 3 арын өрөөнүүд одоо манай зураглаач харуулж байна. За үнэхээр энэ шимтэг уралдаан бол өнгөний 4 үрээч одоо юу бол одоо зэрэгцээр одрлаа. За гарсан цагаас өнгөн дөр 0 дугаартай баг Хүрээмар Батөрийн хонгор 7. За арын өрөөнүүд харъя. За нөгөө хонгороос Сэмжид дээр чи хонгорол зүүрээ 8. За задгаад нөгөө халиу өрөө за 10-ын багцаагаар орж байгаа шиг боллоо. За ингээд ийхүү эрхэм үзэгч та бүхэнд хурдан соёл насны морь уралдаанд хүргэлээ.
хар анхаатай Бэлэм бол затгай суман хакраатай Атто сурви магнай болон тукэлцээ Эцэндээ нэтэмэт тагшин мөр минутээ өнөөдөр Ямбо хөрөөрөө маань ам үзүүн цахаа хурдлаа. Энэ жил хязгаарлаа өрөө. Тэгээ ахнартайгаа хуралдаад ам үзүүлсэн нь маш их баяртай байна. Энэ жил яг хэд хуралдаа нэ? Энэ жил 2 дахь хуралдаа. Жаргал зам зохиогдсон. Шинэ өрн зохиогдсон хуралдаанд байргийн тоор болсон. Мөн соёолд орлсон юм байна. За өнгөрсөн жил галуу зам зохиогдсон хангаа мөсийн зуны хуралдаанд төрүүлсэн. Жаргалан цомынхаа баяр наадам төрүүлсэн. Ламын хаврын өндөр бацаад уралдаанд төрүүлсэн. Ламыг нэг 375 жилээд эрлээс дунд насанд дайргийн 5-аар тавьсан. За жижиг наадамд нэг 4 орсон. Өнөөдөр наадам. За өнөөдрийн наадам бол үнэхээр зохион байгуулалттай маш гоё наадам болж байна. За миний харж яснаар бол 4 аймгийн нэг 20-од цом оролцож байгаа шиг байна. За газрын олон хурдан буян цугласан. Үнэхээр шимтэй уралдаан боллоо. За ярилцаа өнөөдрний бүсээ наадамд миний ойсон их насны мөр галтар мөр амаа үзүүлээ. Соёолон мөр энэ жил битүү мөр байгаа. Энэ баян өнгөрөнгө буцаан сумын яриад 3 дугаараа уяач мөнгөлөх гэж байна. Хоёр битүүрөө энэ жил одоо ингээд 2 дахь орж байна. Сумынхаа нэг баг наадамд аман үзүүлсэн. Нийтдээ 2 дахь хэрэг авч байна. За өнөөдөр хөрөө марлсан баян өнгөрөнгө хангаан бүсээ хангаан бүсээ уралдаан боллоо. За миний соёлоо тавт орсон доо баяртай байна. Энэ жил одоо хэд хуралдаа байна? Аа 2 дахь уралдаан байна. Яг хуралдаа. Энэ жил сумда гурлаа. Өнөөдөр ч тавлаа.
Манай Марлын хурд Мори спорт ОСТ холбоо ханган бүсийн уралдааныг одоо өнөөдөр маш амжилттай сайхан зохион байгуулж өнгөрлөө. За манай уралдаанд бол одоо газрын шандасд 250 гаруй одоо хүлэг ирж оролцлоо. Одоо тэгээд 4 аймгийн 16 сумаас одоо сайхан урдтай шандасд хөдөлгөж оролцлоо. Аймаг улсын алдарт цолтнууд бас ирж сайхан уралдаж оролцлоо. Энд бол одоо дуртахад бол улсын алдарт уяач Солбот улсын алдарт уяач хөрөд өрж байгаа нар бас ингээд сайхан хүрэлцэн ирлээ мөрдтэй. За ингээд мөрд сайхан уралдлаа, сайхан боллоо. Бүсийн амжилтаар одоо ярих юм бол одоо манай Баян бүлэг сум маань маш сайхан амжилт гаргаж оролцлоо. Энэ дундаа бас давгузар гойволтой бас нэлээд сайн олон ариг төрөө авлаа. За одоо энд оролцсон нийт одоо аймаг сумдын одоо вэштас бол одоо манай Бууцхан сум бол нэлээд өндөр амжилт гаргаж оролцлоо. За юун дээр одоо нэгж манайх одоо хязгаар насны бооцоод уралдааныг одоо бас ОСТ-ийн хүсэл дээр бас нэмж уралдуулсан юм. За энэ дээр бас мөн 30 гаруй сайхан хурдан хүлэг оролцлоо. Сайхан зохион байгуулалтлаа. Нар хурд тэгшэрсэн маш сайхан өдөр байлаа. Бас сайхан хамт олонны хүчинд нэлээд сайхан ажлын ард гарлаа. Одоо энэ хүн ажлыг одоо нэлээд сайхан нугуулсан Секретарын хамгаалалтын хамт олон болон бусад одоо төрийн байгууллагуудынхаа ажилтан албаа хаагч дараалагч нарт нь бас хамтран ажиллаж гүн туслалцаа үзүүлсэнд маш талархлаа. Мөн аймгийн Мори спорт ОСТ холбооны бас ханган бус хариуцсан тэргүүлэгч гишүүд болох Иргэдийн уулын төлөөлөгч мөнх жаргал дарга аймгийн нийгмийн дадлын хэлтсийн дарга сэмжидэр дарга нар одоо бас энэ хүү уралдаанд бас сайхан зохион байгуулах тал дээр бас сайхан хамтран ажиллалаа. За манай сум бол одоо олон сайхан алдартнуудтай одоо аймгийн алдарт бол одоо манай суманд бол өнөөдрийн байдлаар бол одоо 44 алдарттай болж байгаа. Энэ онд бол одоо нэг аймгийн алдарт уяачтай. Энэ жил одоо шинээр одоо сумын алдарт цолыг одоо хангасан 15 уяачтай боллоо. Бас одоо энэ хүмүүстэй бас алдарт цолын одоо энэ сайхан наадмын үеэр бас гардуулж шагналаа. Юу нэтгэжтэй одоо бас дуулсан яхад бол манай энэ сайхан уралдааныг бол аймгийн манай Хүрээ Морол сумын хамгийн анхны аймгийн алдарт уяач Ган төмөрийн дордсрон агсны өөр хүмүүс бас энэхүү наадмыг сайхан ивент гэж оролцсонд бас маш их баярлж байна. Мөн аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын төлөөлөгч мөнх жаргал дарга бас сайхан ивент гэж оролцлоо. Мөн одоо манай сумын одоо хоршоо болох дэлгэрүүнд хоршоо бас сайхан дэмжиж ингэж оролцлоо. Мөн наагуурнуудаа бас манай ОСТ холбооны одоо тэрүүлэгч гишүүд, галын дарга нар энэ сайхан гишүүд маань маш сайхан хамтарч ОСТ нар маань бас маш сайхан итгэх санаачлал гаргаж хамтран ажилласанд одоо бас баярлсан талаархнаа бас энэ дэширэнд илэрхийлж байна. Хонин жил буюу 2015 онд одоо манай ОСТ холбооны одоо хамгийн том ажил одоо бас энэ ажил байлаа. Энэ ажлынхаа ард бол одоо маш сайхан амжилттай бас аваар асуулгүй ийм сайхан одоо гарсандаа бас туйл их баяртай байна. За ингээд одоо телевиз үзэж сууж байгаа манай Баян хонгор нутгийн намайг таньдаг, мэддэг одоо хамаатан садан бүх хүмүүстээ хонин жилийн сар шинийн мэндийг өргөн төвшүүлье. Эрүүл мэндийн сайн сайхныг хүсье. Морь үйч буй морьтон мороор угулсан монголчууд
та бүхэндээ үргэлж мөхөд морины босоо цагаан хэмэр ивэж явахтаа гэсэн ирүүлийг төвшүүлье. Ханган бүсийн хорд 2015 уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. За ингээд энэ уралдааны зохион байгуулахад одоо эртэг санаачлагтай ажилласан нийт сумдын одоо вэжт холбооны тэргүүлэгч гишүүд мөн одоо морин спорт вэжт холбооны тэргүүлэгч гишүүд дарга за сумын нутгийн захиргааны удирдлагын байгууллагын одоо хамт олондоо баярлалаа талархснаа илэрхийлье. За ингээд ирж буй хонжилдэн Хүрээмөр сумын одоо нийт уяачид болон унаач хүүхдүүдээ маань морины цагаан босоо цагаан хэмээр мөнхөд ивэж байх болтгоо гэж хүсээрээ. За энэхүү эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ Роял Медиа группийн дэргэдэх Малчин телевиз Роял телевизийн уран бүтээлчид бид бүхэн Баянгор аймгийн Хүрээмөр сум зохион байгуулагдсан Марлын хурд 2015 Баянгор аймгийн Хаврын Ханган бүсийн хурдан мордын уралдааныг бүрэн эрхээр хүргэлээ. За энэхүү нэвтрүүлгийг эх орны өнцөг болон бүрц байгаа морин тайртай монголчуудын хөтөлбөрөд бид бүхэнтэй хамтран ажилласан Баянгор аймгийн Хүрээмөр сумын удирдлагууд Баянгор аймгийн Хүрээмөр сумын Марлын хурд морин спорт уяачдын холбоо болон Баянгор аймгийн Хүрээмөр сумын нийт ард иргэдэд ад жаргал ирүүлэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн гөрөөж нэвтрүүлгээ жаргаж байна. Та бүхнийг Монгол морины босоо цагаан хэмээр өргөж мөнхөд ивэж авах болтугай.